Сайн бацхан уу бүгдээрэнд үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийнхаа контентээр би та бүхэнд өөрийнхөө нүрэ будангаа гэмт хэрэг ярьж өгөх шийдсэн байгаа. За тэгэхээр та нар бодож магадгүй зүгээр л ингээл гэмт хэрэгээ яриад эсвэл ингээл нүрэ будах энтрээ салгаачтай энтэр гэж ойлгож иж магадгүй. Тэгтээ яг ийм төрлийн контент хийдэг хүмүүс бол маш их байдаг. Тэгээд тийм болохоор би өөрөө ингээл зохиогоод нэг иймэрхүү төрлийн юм хийгээд байгаа юм биш. Угаасаа иймэрхүү төрлийн контент байдаг болохоор тэрийг бас эргээр хүлээж аваарай гэж хүсье. За тэгэхээр ямар ч гэсэн өнөөдрийн будалдаа би бол зүгээр энгийн жоохон тийм glowy харагддаг өдөр тутмын өөрийнхөө будалдаа хий гэж утсан байгаа. За энэ удаагийн контентт болохоор би Spani Paisa гэд брендинг бүтээгдэхүүнээр нүрэ будна гэд бодчихсон байгаа. За ерөнхийдөө бол би нүрээ цэвэрлсэн, нүрэндээ одоо юу ч түрхээгүй байна. За тэгээд будаг эхлэхээс өмнө ямар ч байсан уруулаа өнгөлж аваад тэгээд шууд ярианыхаа гол сэдвэрээ орё гэж бодож байна. За дундуур нь би ямар нэг байдлаар одоо ингээд хийж байгаа мейкапныхаа талаар бол нэг их ярихгүй шууд гэмт хэрэгээ яриад явах болно. За энд болохоор өнөөдрийн яригдж байгаа сэдвийн зурагнууд маань орох болно. Ямар хүн энэ хэрэгт холбоотой. За тэрнээс гадна будагнууд маань бас ямар будаг ашиглаж байгаа гэдэг нь хажууханд нь бас орж явах учраас би эндээ ингээд зай үлдээсэн байгаад байгаа маа. За тэгэхээр нас барсан нэг эмэгтэй өөрийнхөө оршуулганд ирснээр бүх хүнийг шоконд оруулсан тийм нэг одоо болсон тийм бодит явдлыг өнөөдөр та бүхэнд ярьж өгөх гэж байна. За тухайн хүн болохоор эмэгтэй хүн байгаа. За тэгээд нэрийг нь Ноэла гэдэг, нөхрийг нь болохоор Бен гэдэг. Хосууд бол одоо нийт 10 гаруй жил хамт амьдэрсэн юм байна. За тэгээд энэ хоёр хүний хувьд ерөнхийдөө хоорондын одоо харилцааны асуудал нэг их байхгүй ч гэсэн Бен гэдэг нөхөр нь болохоор сүүлийн үед одоо ингээл ихнэрээ хардаал өөр хүнтэй суугаад намайг хаяа явах гэж энэ гэсэн нэг тиймэрхүү зүйлийг бодоод эхэлсэн юм байна л та. Тэгээ өөр нь юу ч хийсэн тэрийгээ ингээд ерөөсөө тэр бодлоос ингээд салж чадахгүй. За тэгээ дотроо болохоор тэр залуу ингээд гурван зүйлийг бодсон байгаа байхгүй юу. За нэгдүгürt нь болохоор нөгөө Бен гэж залуу Ноэла гэд ихнэртэйгээ очиод шууд ярилцаах. За хоёрдугаарт болохоор ихнэрээсээ салаад явах. Гуравдугаарт болохоор хөлсний алуурчин хөлслөө тэгээ ихнэрээ алуулах гэсэн нэг тийм гурван одоо тэсхүнтлэн гажиг юм ботсон байгаа байхгүй юу. Тэгээ ямар тач ингээд ярилцаж үзээд шийдвэрээ гаргая энтер гэж бодохгүй шууд нөгөөтг чинь 3 дахь одоо сонголтоо хийсэн байгаа байхгүй юу. За Ноэла Бен хоёр болохоор Австралийн Мельбурн хотод амьдардаг байсан юм байна. За тэгээд Ноэла болохоор заримдаа одоо нөгөө өөрийнхөө төрсэн нутаг болох Африкийн Бурунди гэдэг улс руу яваад ээж автагаа ер нь бол уулздаг байсан. За тэгээд Ноэла нэг удаа болохоор яг нөгөө Африк руу явахаар олж таарад тэгсэн чинь нөхөр нь болохоор яг энэ үеэр ер нь бол ингээд хүн хөлслөө ихнэрээ алуулъя гэсэн тийм шийдвэрийг гаргасан байгаа. Ер нь бол ингээд нөхрийнх нь бодол болохоор одоо Австралид хүн хөлсөлж ийснээс Африкт хүн хөлслөх нь илүү бас хямдхан гэж бодсон маа. Тэгээ тэнд дэдэг таньдаг бас хэдэн хүмүүстэйгээ холбогдоод нөгөөдөг чинь ойролцоогоор нэг $4,500 зарцуулаад Ноэлаг яг тийшээ яваад очих үеэр нь хөнөөлгий гэд ярилцаад өгөрсөн. За тэгээ ерөнхийдөө цаг хугацаа бол энгийн өнгөрч ийсэн. Тэр үеэр болохоор ингээд яг нэг тэхээс тех гэсэн юм шиг Ноэлагийн өргөж авсан ээж нь одоо Африкт нас бараад тэгээд Ноэла болохоор мэдээж энэ мэдээг сонсонгуудаа тийш бол явъя гэж шийдсэн байгаа байхгүй юу. Тэнд нь бол мэдээж одоо ингээд хамаатан саднууд тэ өөрийнх нь одоо танилын бүх хүмүүс нь оршуулганд оролцоход энэ тэндээс угаасаа цугларсан байгаа. За мэдээж сэтгэл санааны хувьд ч гэсэн одоо Ноэла маань маш тийм хэцүү байдалтай ингээд Африкийн одоо Бурунди руугаа явсан. За тэгээд Ноэла болохоор оршуулганд оролцоод тэнд ахтаа ер нь буудалд бууж исэн болохоор руугаа буцаж очичоод сэтгэл санаагаар нэлээд онсон байдалтай байж байгаад ер нь одоо ингэж байж ахаар гарч сайхан агаарлаа гэж шийдээд буудлаасаа ямар ч байсан гарсан. За тэгээ нөгөөг чинь гадаагаараа зогсож исэн чинь нэг эрэгтэй хурж ирсэн учир зүггүй чирээд эхэлсэн. Тэ нөгөөд чинь мэдээж бүр Ноэла бүр гайхаад энэ ч тэ юу болоод байна гэд мэдээж тийм зүйлийг учирсан хүн бол мэдээж шууд инстинктээрээ юу яха бодно штэ. Тэмцэлтгээ одно штэ. Тэгсэн чинь нөгөө залуу чинь шууд буу гаргаж ирэнгүүтээ чамааг ингээ хашгирах юм бол буудын шүү гэж сүрдүүлээд бүр ингээд учир зүггүй машин руугаа чирээд эхэлсэн маа. За тэгээ машинд нь яваад орсон чинь нэг хоёр залуу хойд судал дээр нь суудсан. Хоёулаа буутай. За тэгэнгүүтээ нэг нь болохоор одоо Ноэлагийн нүдийг боогоод тэгээд хаашаа авч явж байгааг ингээ мэддэхгүй тэд нар бол одоо нэг тийшээ ингээ шууд хөдөлж эхэлсэн. За тэгээ тийм байдалтай бол ингээд 30 минут орчим явж байгаад нэг байшингийн гадаа явж очиод за тэгээ түүнийг бол дотогш нь оруулсан маа. Дотогш нь оруулсныхаа дараа нөгөө Ноэлагийн яг болтыг нь тайлаад гарыг нь хүлээд тэгээ нэг сандал дээр суулгасан. Тэгээ байжсэн чинь гаднаас нэг жоохон эвгүй царайтай хүн орж ирснээ Ноэлад хандаад чи тэр эрэгтэйд ямар зүйл хийсэн болоод чамааг ингээд алуулах захиалга биднэрт өгдөг үлээ гэд тэгсэн чинь
Ноёлоо бүр гайхаад юм хүн гэдгсэн чинь чи одоо тэнийг юм аашаа танаа нөхөр гэд Ноёлоо тэгсэн байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө Ноёлоо ч бүр итгэхгүй байна гэд нөхөр нь бол өөрт нь бүр хизээж тийм зүйл хийхэр хүн биш. Та нар баг ингээд хүн андуурж байгаа ах гэд нөгөө орж ирсэн хүнд хэлсэн чинь тэр хүн болохоор нөгөө уцаа аваад за тэгээд нөгөө лауд спикер дээр нь 50 гутлаа нэг хүн рүү ингээд залгаж байгаа байхгүй. За тэгэд уцаа авсан нөгөө хүнийг сонссон чинь бүр яа харахгүй нөхөр нь ээж таарсан. Тэгээ нөгөө уцаар ярьжсэн нөхөр нь юу гэж ярьжсэн гэхлээр наатахаа устдаг гэсэн тэр үгийг хэлсэн. За тэгээ тэрийг сонсчоод Ноёлоо бол бүр ингээд шоконд ороод цочирдоод ухаан нь балартаад Ноёлогийн хувьд ингээд амьдралынх нь одоо бүх зүйлийн хүрээ дуусчихна гэж тэгж хүлээж авсан байгаа. За тэгээд хэсэг хугацааны дараа одоо нөгөө Ноёлоо маань арай нэг ухаан орохдогоо болоод иржсэн чинь нөгөө хүн бол дахиад ингээд Ноёлоотой яриад эхэлсэн. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхлээр манай одоо ингээд бүлгэн бол эмэгтэйчүүд бас хүүхдүүдийг ерөөсөө тэгж хөнөөдөггүй. Гэхдээ танаа нөхөр нэг иймэрхүү зүйл яриад байгаа учраас юу ч гэсэн бид нар одоо нөгөө нөхөртэй ч холбогдоод дахиад нэг хэдэн доллар салгаатахыг гэж хэлсэн маа. Аз олж бас арай нэг хүнлэг хүмүүстэй таарсан бааз. За тэгээ нөгөөдөг чинь дахиад Бен рүү залгаад бидний хийж байгаа зүйл арай дуусаагүй байна. Гэхдээ энийг дуусгахын тулд биднэрт дахиад мөнгө хэрэгтэй гэсэн чинь наад ажиллаа та нар хурдан дуусга мөнгийг одоо шилжүүлээ гэд. За тэгээд Бен дахиад $2200 тэднэр лөө шилжүүлсэн байна. Тэгээ нөгөөдөл чинь мөнгөө хүлээж авсныхаа дараа Бен рүү болохоор танаа эхнэр өгсөн гэсэн мессежийг илгээсэн. За тэгээ энэ бүх зүйл болсноос одоо яг 2 хоногийн дараа хэсэг хугацаанд Ноёлог болохоор тэд нар яг өөрсдөн дээрээ байлгаж исэн байгаа байхгүй. Тэгээ 2 хоногийн дараа нөгөөтгийг чинь одоо ингээд суллаад тавиад явуулсан. Суллахтаа тэд нар болохоор Ноёлоод нэг тийм нотлохоо бүхий тогтуутай зүйл өгөөд дотор нь болохоор гар утасны одоо тийм SIM card за бас memory card тэгээд Western Union-ы одоо гүйлгээний баримтыг хийчихсэн байсан. Тэгчээд энэ зүйлээрээ болохоор одоо энэ Бен гээд нөхрийнх нь үйлдэлсэн хэргийг илчлэхэд ашиглаарай гэж тэр хүмүүс бол өгсөн байгаа байхгүй юу. За тэгээд бүлгэмд байдаг 2 хүн болохоор Ноёлог бас нүдийн боож нэг машинд суулгаад тэгээд тэдний байдаг газараас нэлээд одоо удаан явж жагаад нэг тийм зайдуу газар аваачаад орхисон. Ноёлог гэхдээ яг энэ бүх зүйлээс ингээд өөрөө амьд гарч чадсандаа бол мэдээж маш их одоо баярлаж тухайн хүмүүст л аягүй талархаж хүлээж авсан. За ингээ энэ хүү болж өнгөрсөн үйл явдал өнөөдрийн энэ түүхийн маань дөнгөж эхэлнэ байгаа. За Ноёлоо болохоор Бен өөрийг нь яах гэсэн, тэ өөрт нь юу их хийсэн гэдгийг одоо мэдээд авчихсан болохоор ямар ч тач Австрали руугаа буцсан байгаа. За тэгжсэн чинь тэр хойгоор нь болохоор Бен гээд нөхөр нь таньдаг бүх хүмүүстэй одоо ингээд Ноёлоо нас барсан Африк руу яваад тэндээ одоо машины ослоор нас барсан энэ гээд бөөн хүмүүс тараацсан байсан. За тэгээ нөгөөх чинь ингээд манай эхнэр нас барсан одоо бид нар ингээд хүнийх нь одоо бие байхгүй ч гэсэн Австралид биеийг нь авчирч чадахгүй болохоор одоо ингээд биегүү тийм одоо оршуулгын үйл явдлыг бол одоо таньдаг хүмүүсийнхээ дунд хийхээр болсон юм билэ. Тэгээ би энийг нь бас сонсчод аягүй гайхсан. Тэг хүн байхгүй болохоор оршуулгын ёслол гэж бас үйлдэл юм бахта. Одоо бодвол нэг тийм цайдлага энэ төр маягийн зүйл хийх гэсэн юм шиг байна. За тэгээ байжсэн чинь оршуулган дээр нэг мэдэхгүй машин ирээд зогссон. За тэгээд хамгийн хачирхалтай нь дотроос нь Ноёлоо гараад ирсэн. Мэдээж одоо очсон бүх хүмүүс одоо ингээ шокийн байдалтай гинт ингээд нөгөө ослоор алдчихаар ч одоо нэг өвчтөй байсан хүнийг асарч тойголж байгаад алдах за эсвэл юм гинтийн ослоор одоо хин нэгэн таньдаг хүнээ алдах гэдэг чинь шал өөр хоёр зүйл байгаад идэг. Тийм учраас очсон байсан хүмүүс бүгдээрээ ийм ууг шуудлын байдалтай байжсэн чинь Ноёлоо яг тэр машинаас нь гарч ирэнгүүтээ шууд Бен дээр явж очиод сюрприз новш минь би амьд байна гэж хэлээд за тэгээ Бен болохоор мэдээж бүр шоконд орсон ангаагаад бүр ингээд юу хэлхээ мэдгүй өөрийнх нь төлөвлөсөн бүх зүйл нурсан гэдгийг одоо яг энэ байдлаас бол ингээд олж мэдсэн байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж яг энэ одоо өөрийнхөө оршуулган дээр өөрөө амьд яваад очисон түүхийг бол одоо Австрали даяар ярьж эхэлсэн. Мэдээж ийм сэдвийг бол ярихгүй өнгөрнө гэж байхгүй бах. За нөгөө таньж мэддэг хүмүүс нь бүр гайхацсан. Ингээд Бен чамаг ослоор нас барсан гэж яриадсэн гэсэн чинь ерөнхийдөө бол Ноёлоо ингээд өөрт нь юу тохиолдсон, яг юу болсон, ард нь хэн байсан гэдгийг бол бүх хүмүүст ярьсан байгаа. За тэрнээс гадна нөгөө алхаж исэн гэсэн бүлэгмийн хүмүүсийн өгсөн нотлохоо гэж байгаад байгаа шүү дээ. Тэр нотлохоог болохоор Ноёлоо бүгдээр ингээд одоо нөгөө memory card бас тэгээд Western Union-ы баримт байгаадсэн шүү дээ. Тэр баримтыг нөгөөдөг чинь цагдаа дээр аваачч өгөөд бүх зүйлийг ингээд илчилснээр Бен бол ингээд finally баригдсан юм байна. За тэгээ Бен бол угаасаа цагдаа нарт
бай одоо мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд бүх төрлийн одоо нотлохоо баримтууд нь тэднэрт байгаад байгаа учраас одоо худлаа ярих ямар ч боломжгүй гэдгийг өөрөө ойлгосон. За тэгээд цагдаа бүх мэдүүлгийг авсны дараа түүнийг бол одоо ингээд хүн хөлсөлж одоо ингээд хүн амны гэмт хэрэг үйлдвэрлэхийг завцсан гэсэн тийм зүйлэнгээр түнд бол нийт 9 жилийн хорих ялыг оноосон юм байна. За ингээд ийм нэг одоо итгэмээргүй кино шиг үйл явдал байлаа. За ямар ч байсан гэмт хэргийг захиалсан хүн нь ял шийтгэл аваад за ноёла болохоор ашгүй давгүй бас сэтгэлтэй хүмүүстэй таарлцсан учраас ингээд амьд үлдээд энэ түүх ямартай ч ингээд сайхан төгсгөлтэй тийм түүх байлаа. За ингээд мейкапныхаа хамгийн төгсгөлд болохоор уруулаа бас өнгөлчээ. За тэгээд эцэст нь мистэй цацаад ингээд миний одоо нэг өдөр тутамдаа буддаг будалт бол ерөнхийдөө ийм маш хялбар байдаг. Авчхи хүнд будалт энэ төр би ол ерөөсөө хийдэггүй, хийж үзэж байгаагүй. Гэхдээ явандаа одоо хийлгэж үзье гэж бодсон байгаа. Ерөнхийдөө жоохон мейкапны талаар сурыг арай жоохон өөр төвшөнд бодож үзье гэсэн тийм бодолтой байгаад байгаа. За ингээ мейкапаа ингээ ойроос харуулчих. Миний одоо энэ дээр жоохон юм гарчаад байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол ийм glowy мейкап хийхэд суур бас дараагийн одоо нөгөө хайлайтер маань маш чухал байдаг. За тэгээд Paise brand-ийн одоо хайлайтер за base хоёр нь бол маш их таалагдсан. Крем нь бас ингээд арьсан чин гэхээр ер нь юм барцаадаггүй төрлийн консилер ч гэсэн айгүй тийм natural look бүртгүүлэхэд асуугаа хитахан санагдсан. За тэгээ ингээ миний бодолд ямар аяа камер дээр ерөнхийдөө арай жоохон бүдэг харагдаад байна. Уг нь сормоосаа нэлээд сайн бодсон. Контриг болохоор би ингээ зөвхөн төгсгөл хэсгээ ингээ бодчихтэй. Тэгэхгүй ингээд нийтэд нь бодчихоор бас жоохон нэг тийм амар ботцсон юм шиг харагдаад байгаа байхгүй. За ингээ ямар ч тач удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Би сард нэг удаа одоо яг мейкап хийнгээ ийм гэмт хэрэг ярьчээ гэж шийдсэн байгаа. За тэгээд гэмт хэргийн хит хитэн зүйл бол орчуулад ингээд ярахад бэлэн болгоод бэлтчихсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд иймэрхүү төрлийн контент таалагдж байгаа бол комент хэсэгт улаан өнгийн зөөрхөлтэйгээрээ ингээд хэдүүлээ дараагийнхаа дугаараар эргээд олцъя.